Сайнбацгааны урьдчилан мөндөд үзэгчдээ. Америк нэгдсэн улсын Флорида мужийн Орландод байрлах Walt Disney World Park-аас Америк нэгдсэн улс дахь Монгол телевизийн бэлтгэн үзүүлж байгаа цуврал нэвтрүүлгийн 2 дахь хэсэг эхэлж байна. Түрүүчийн дугаараараа би Disney World-ийн 4 паркийн нэг бол Epcot Park-аас бэлтгэсэн бичил сурвалжлага үзүүлсэн бол энэ удаа Magic Kingdom Hollywood Studio паркуудад очисон сурвалжлага үзүүлэхэд бэлэн болоод байна. Ингээд ихлэ та бүхэндээ Magic Kingdom буюу HD One тусаас бэлтгэсэн сурвалжлага үзүүлье. Тус парк нь 1971 онд анх үе таалгаа нээснээс хойш хүүхэд залуучуудын хамгийн их үзэх дуртай сэтгэл хөдлөм адал явдал дүүрэн паркуудын нэг болжээ. Энэ паркийн үндсэн гол үзмэр Disney-гийн алдарт хүүхэлдэйн киноны гол баатар Cinderella-гийн нэрээр нэрлэгдсэн энэхүү цамхаг юм байна. Францын эртээр үеийн уран барилгачдын загвараар баригдсан энэ цамхгийг барихад нийтдээ 18 сарын хугацаа зарцуулжээ. Тус цамхгийн өмнө жүжигчид дуулж бүжиглэхэд зориулсан том хэмжээний тайцтай бөгөөд 90 маилийн хурдтай далайн шуургагч төсвөрлөх чадвартай бат бөх баригджээ. 18 ширхэг гоёмсог сайхан цамхгаас бүрдсэн энэхүү ордонд зочид буудал байрлах ба Walt Disney 4 паркийн үйлчлүүлэгчдээс нэг азтан тодруулж тус буудалд орох алтан боломжийг олгодог юм байна. Та бидний сэтгэл тоногшин үлдсэн алдарт кинонуудын нэг Pirates of Caribbean киноны хиймэл баатруудын дундуур та задгаа тэргэнд суун аялан уг киноны дотор нь орж байгаа мэд сэтгэл төрүүлэхээр хийсэн нь үнэхээр сонирхолтой үзмрүүдийн нэг байлаа. Холливуудын хамгийн эртний түүхтэй 2 кино студийн нэг болох Hollywood Studio Park нь адал явдалд аимшигт хөгжөөнд бүхэл ертөнцид та биднийг зочлуулах бөгөөд мөн Холливуудын кино яаж хийдэг тухай болон хийх явцыг харуулсан олон сонирхолтой үзмэр болон үзүүлэх тоглолтуудтайгаараа алдартай. Энэ паркийн байшин барилгууд нь 1930-аас 40-од оны үеийн байшин барилгыг санагдуулахуд загвартай баригдсан бөгөөд орчин үеийн неон гэрэлтүүлэг ашигласнараа онцлог юм. Энэ паркийн зарим гудамж талбай нь дэлгэцнээс гардаг киноны бодит ертөнцид аялаж байгаа мэд сэтгэл төрүүлэхээр засагдсан байлаа. Мөн Magic Kingdom паркийн адал явдал сонирхолтой үзмрүүдийн нэг бол Light Motor Action гэх Францад болж байгаа үйл явдлыг харуулсан үзүүлбэр байлаа. Энд та уралдааны машины кино зураг хэрхэн яаж авдаг тухай нууцаас мэдэж авах бөгөөд хэмжээгээрээ жирийн машиныг бодвол 2 дахин жижиг эдгээр машинуудыг хэрхэн яаж уран чадварлаг жолоодож байгааг харах боломжтой. Мөн бас нэгэн сонирхолтой үзмрийн нэг бол Indiana Jones киноны зургийг нь хэрхэн яаж авч байсан болон хийх явцыг нь харуулсан 30 минутын шоу хөтөлбөр бөгөөд та өөрөө хүртэл энэ шоу тоглолтод оролцсон тоглох боломжтой юм байна.
Студио туургийн хөтөчтэй аялал бас л таны үзэх дуртай үзүүлбэрүүдийн нэг байх болно. Та задгаа цонхтой автобусанд суун дэлгэцнээс хардаг кино хэрхэн яаж хийдэг тухай аялын хөтөчийн тусламжтайгаар мэдэж авах боломжтой. Одоо та бүхний харж байгаа энэ хэсэг бол далайн шуурга болж байгаа болон усан дээрх буудлын зургийг хэрхэн авч байгааг харуулж байна. Skilled they are indeed. And when together they stand. За мөн Star Wars буюу Оддын дан алдарт киноны баатруудтай хийх тулаанд хүүхдүүд маань өөрсдийн биеэр оролцсон алдарт киноны баатруудтай зураг хүргээ авах боломжтой юм байна. We will meet again. Have a nice day. Thanks. You too. Well done, students. Deactivate your weapons and come stand in front of me. All the way around and face me, little ones. That was quite a first day of the academy. But you... Walt Disney World-ийн бүх паркад өдөр шөнийн ялгаа бараг байхгүй гэж хэлж болно. Хэдийгээр шөнийн 9 цаг болж байсан ч хүмүүс гэртээ харихыг огтхон ч яаралгүй. Парк дээр даяараа өдөр мэд хөл хөдөлгөөнд дарагдан шөнийн Disney парк гэрэлтэй, хөвжөлтэй, адал явдалтай, басгүй гайхамшигтай нэгэн өвөрмөц ертөнц байлаа.